За энийг бодчод хичээл эхлүүлээ. 12x дээр нэмэх нь 9 мөн өгшөө. Үгүй тоогоор шүү дээ. За энэ функцтэй хичээд нэгийг орлуулъя дээ. Нэгийг орлуулад үзье. Тэгэхээр f(x)-ийн орн нэгийг орлуулахаар энд юу болох вэ? За нэг дээр нэмэх нэг x-ийн орн нэгийг орлуулсан шүү дээ. Тэгээ хасах нь f1 тэнцүү 3-ыг үржих нь 1 нэмэх нь 1. За эндээс юу гэсэн үг болох вэ гэхээр энэ нь бол f2 болно. За f1 чинь цаанаас хэд өгсөн бэ вэ? 5 өгсөн байгаа тийм үү? За яг хасах нь 5. Арталтаа хэд болж байна вэ? 4 болж байна. Эндээс f2 гэдэг бол 9 гардаг тийм үү? За тэгвэл f2-ын 9-тэй тэнцвүүдээ мэдсэн юм бол дахиад энэ функц дээр x-ийн оронд 2-ыг орлуулчих. Тэгэхээр эхнийх нь шууд f3 болно. Хасах нь f2 болно. Тэнцүү 3-ыг үржих нь 2 дээр нэмэх нь 1 бол энэ хэдлээ 7. Энэ хэдлээ 9 тийм үү? 9 гэж олсон шүү дээ сая. Тэгэхээр эндээс f3 гэдэг бол энэ чинь 7 байгаа, энэ чинь 9 байгаа. 16 гэж гарч ирэх юм байна тий. За яг энэ хвчлэнгээр ингээд болоод байж болно. За дахиад x-ийн донд 3-ыг орлуулах юм бол энэ x-тэй 3-ыг орлуулахаар f4 болно. Хасах нь f3. 3-ыг үржих нь хэдийг орлуулж байгаа лээ? 3-ыг орлуулж байгаа тий. Ийм болно. За энэ бол 10 болно. Энийг мэдж байгаа 16 татамжлог олсон байгаа. Эндээс f4 гэдэг үл хэд гэж гарч ирж байна. 26 тийм үү? За дахиад x-ийн хооронд 4-ыг орлуулчих юм бол уртлалынх нь f5 болно. Хасах нь f4 болно. 3-ыг үржих нь 4 дээр нэмэх нь 1 болно. За энэ бол 13 татамжлог. Энэ бол 26 татамжлог гэдгээс f5 тэнцүү хэд вэ? 39 гэж болчих юм байна тийм үү? f5-ыг болгож байгаа шүү дээ. За ингээд функц гэдэг юм мэдж байгаа хүмүүс бол ингээд ийм амархан бодлоо. Харахад амар сүртэй болгож байгаа амархан бодлоо. За гэрийн даалгаварт f2025-ыг олзоо. За би бол ингээд хялбархан ойлгуулахын тулд ингээд нэг үржил орлууллаа шүү дээ. Ер нь яаж олох зүгээр одоо жишээлбэл энийг чинь нэг үржил ингээд олоод явах юм бол өдөржингөө яваад тусахгүй шүү дээ. Тэгэхээр яавал зүгээр нэг гэртээ бодж үзээрэй заа. Даматра ангийнхан маргааш ихэд ботсон байна. I have often told you stories.